Би видео байна. Channel 11-ийн үзэгч та бүхэн надтай хамт цоо ширхэг аялалд гарахад бэлэн үү? Энэ бол ямар нэгэн улс орноор аялахгүй. Хөгжмийн ертөнцөөр тэр дундаа хөгжмийг үйлдвэрлэдэг газраас нь та бүхэндээ өрөх болно. Аялал хаа өрхийг хамтдаа үзцгээе. Монголын хамгийн анхны entertainment телевиз болох Channel 11-т таамагтай залуучуудаа маш их баярлалаа. Манай телевизийн студи аялал нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэх бэлэн болсон байна. Бид нэр дараачийн студид хүрэлцэн ирсэн байгаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн шилдэг, сонирхолтой, дэлхийн стандартын дагуу бичлэг рекординг хийдэг энэхүү студид та бүхэнд цуглаа танилцж байгаа байлээ. За эхний дугаараа маань та бүхэн үзсэн баг. За хоёр дахь студи бол GV студи байгаа. За GV студи дээр хүрэлцэн ирсэн байна. Эрхмэд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За, GV студийн талаар хоёулаа яриаг эхлүүлээ. Хэдэн онд байгуулагдав? За, энэ GV гэдэг нэрний талаар бас яриаг эхлэвэл. GV студи маань болохоор 12 онд байгуулагдсан. Тэгээд ер нь бол GV гэдэг Genesis Vision гэсэн үгийн товчлолтой. Тэгэл явж байна да. Одоогийн байдлаар яг GV-гийн үйл ажиллагааны чиглэл ямар чиглэлээр явдаг вэ? Би бол ерөөдөө бас GV студид өмнө бас хамтарч ажиллаж байгаа байна. Тайзны лайв дугаартан дээр бас нэлээд төлөвлөгөө ажилладаг. Одоо энэ рекординг студийн онцлогоос бас амьд тоглолтын лайв саунд дээр ажилланаас. Тэгээд бас студийн бас амьд хөгжмийн бичлэг, хоолой, тэгээд миксинг, мастеринг тэр бүх юм хийгдэх байгаа. Хийгддэг. Одоогийн байдлаар ажиллаж байгаа бас хамлуудыг бас танилцуулаач. Ер нь GV-гээс бас сонирхолтой бас цомгууд бас төрсөн шүү дээ. Тийм, GV-д анх чин Чожогийн CD орсон байгаа. Onway, Lego-гийн CD орсон. Тэгээд өөр бас зөндөө 30 тамтлаг орсон л та. Студийн гол онцлог нь юу? Гол онцлог гэвэл зөвхөн амьд хөгжим. Зөвхөн амьд хөгжим тал руу, лайв тал руу ч гэсэн энэ бичлэгээ ч гэсэн, студийн бичлэгээ ч гэсэн хоёр талтай ажилдгаар бас давуу тал байгаа л та манай. За бид орж ирээд GV студид ингээд харахад бол студийн акустикийн талаар нэлээд сонирхол татлаа л да. Чинь одоо өрөөний төвд бас нэлээд бас жижиг хэмжээний за дундэргийн өрөөнүүд бас байна. Тэр энэ акустик үс нь яаж хийсэн бэ? Энэ акустикт орсон материалууд бас нэлээд сонирхол татчихна. Акустикийн хувьд гэвэл одоо энэ порлонууд нь шингээх зорилттой. Одоо ер нь бол энэ модоор хийснүүд нь бас ингээд сарниулах, ойлгох гэдэг янз янзын акустик зөвхөн бүгд шингээх биш, ойлгох тал нь ч байна, шингээх тал нь ч байгаа болохоор аль алийг бас зохицуулж өгөх хэрэгтэй л дээ. Гэхдээ ер нь бол баруун л бол энэ тал руу бүр мэрэгсэн хүмүүс байдаг л да. Мэрэгшээд энийг студийн зөвхөн акустик тал дээр ажилладаг тийм хүмүүс байдаг. Тэгээ Монголд бол одоогоор тэр тал дээр бол яг тийм мэрэгсэн хүн бол байхгүй байгаа. Тэгээ ер нь бол гэхдээ сонсоод өөртөө тохирж байгаа бол тэргээрээ гэд янзлаад байчих ер нь болох байх гэж бодд юм бэ. Чинь одоо бичлэгийн өрөөний акустик, за монитор өрөөний акустик хоёр юугаар ялгаатай байдаг? Онцлогоо гоё. Ер нь бол за нэг сүртэй нэг онцлог гэдэг чинь байхгүй. Юуных нь бичлэгийн өрөөний акустик нь бол бас илүү ойлт харьцангуй бага байдаг. Гэхдээ бас өрөөний том жижигээс бас шалтгаалж янз янз байна л та бас. Тэгээ бас энэ юуны контрол румын бас энэ өрөөний том жижигээс шалтгаалж бас акустик нь ямар байх вэ? Ийм байх уу гэдгээс бас янз янз л болно л та. Тэгэл хаана юу наах уу, хаана ямар юу ойлгох юу тавих уу, одоо хаана та зэднэрээ яаж янзлах уу гэдгээс л тэр болгон л аягүй шахал. Түрүүний бол яран дээр ярьлаа шүү дээ. Монгод яг энэ чиглэлээр мэрэгсэн мэрэгжлийн хүн байхгүй. Чи одоо яг энэ асуудлыг яаж шийдэх вэ? Одоо шинээр рекординг студи бас сонирхож байгаа. Гэртээ ч юм уу, хом студи ч юм уу байгуулах гэж байгаа залуучууд бас ер нь хаанаас мэдээлэл авах боломжтой байдаг. Энэ акустик тооцоолтыг яаж хийвэл зүгээр вэ? Ер нь бол зүгээр юу ч мэдэхгүй ч юм уу, одоо жишээ нь бүр жижигхэн өрөөч байд юм уу? Тийм юмд хамгийн сайн зөвлөгөө бол ямар ч тийм цуурайгүй, ойлтгүй болгож ямар ч тийм саундын бүгдийг одоо шингээх тийм юм ийвэл ер нь бол зүгээр ялангуяа жижигхэн өрөөнд бол одоо янз бүрийн ойлгох, янз бүрийн модоор тийм хийх боломжгүй тийм байдаг бол хамгийн зөв арга бол шингээх. Тийм. За хоёлаа яриаг өргөжлүүлээ. Одоогийн байдлаар студи GV студийн ажиллаж байгаа тоног төхөөрөмж одоо хэлцүүлж байгаа. Одоо чинь мэдээж
студийн стандарт бол Pro Tools байгаа. Ер нь яг Pro Tools-ыг сонгож ажилладаг. Ер нь Pro Tools-ийн гол давуу тал нь юу вэ? Энэ талаар. Pro Tools бол одоо дэлхийн бичлэгийн саундын ер нь бол стандарт байгаа. Тэгээ одоо ер нь бол ихэнх баг бүх том студиуд Pro Tools дээр ажилладаг. Pro Tools дээр бичлэгээ хийдэг. Тэгээ манайх л Pro Tools 12 дээр ажилладаг. Тэгээ Pro Tools нь юугаараа давуу талтай вэ? Одоо бүх одоо энэ саундын софтверуудаас editing-ээр ер нь бол номер 1 гэж боддог. Editing номер 1. Тэгээд тийм учраас mixing, mastering гэдэг хүмүүс энэ дээр их хвчлээ хийдэг баг. Магадгүй гэхдээ Pro Tools дээр одоо Cubase шиг, Logic шиг тэгэж хөгжмөндөр ажиллахад бол яг тийм тухтай, тохиромжтой бол биш баг. Гэхдээ бол editing, бичлэг хийхэд бол номер 1. Mixing, mastering гэдэг нэг ойлголт байгаад байдаг тийм. Хүмүүс болохоор ерөөдөө бас хоолой бичлэгээ хийдэгчээд, саундаа бичүүлчихэд тэрийг нь ерөөдөө бас хар зураг гаргах чинь тэрийг нь мастеринг гэж болгоод байдаг. Аль эсвэл бүр яг ихний ажиллагааг нь бол mixing гэж ярьдаг. Ер нь mixing, mastering онцлог нь юу вэ? Мастеринг гэдэг чинь ямар ойлголт байдгийг бас сонсогчтой бас үзэгчтэй бас хүргэж. Энэ ялгаа нь юу вэ? Mixing гэсэн дуу яг цэвэр яг мастеринг гэсэн дуу хоёрын ялгаа. За ер нь бол амар том ялгаатай юм л да. Тэгээд баруун руу бас ер нь бол гадаад бол mixing engineer, mastering engineer гэдэг тустай байдаг. Яг аль алийг хийдэг ч гэсэн mixing нэг mastering гэдэг зөвхөн mixing хийдэг, зөвхөн master хийдэг ч юм уу. Тиймэрхүү инженерүүд байдаг. Монголд бас тэр бас яг тэгж бас одоохондоо болов явандаа болох л бах. Тэ. Тэгээд mixing гэдэг чинь болохоор тухайн хөгжмийг одоо юу гэх юм бас яг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Баланс нэгдүгээрт тэгээ балансаа ойрон тэр болгон янз бүрийн плагин юу хэрэглэн шүү дээ. Equalizer эднэр хэрэглэн тэр болгоныг тааруулж хэрэглэж байгаа. Одоо тэр хөгжмөч чад нэгснэ миксгээ холиод яг сонсогдоод бэлэн сонсогдоод гой дуурахад бэлэн болгоно шүү дээ. Тэр зүйлийг одоо нэгснэ миксинг гэх юм уу. Мастеринг гэдэг чинь миксинг хийцэн бүтээгдэхүүнийг одоо чанаж болгоод тийм ер нь чанаж болгож байгаа гэсэн. Тийм тэр чинь тодорхой хэмжээнд левел нь бага байдаг хгүй. Тэрийг буст хийж өгнө. Тэрнээс нь equalizer, compressor тиймэрхүү зүйлүүдийг ашиглаад мастеринг хийж байгаа гэсэн үг. Ер нь бол мастеринг хийгдсэн дуу хийгдээгүй дуу хоёр тэнгэр газар шиг том ялгаа байгаа л та. GV студийн гол онцлог мэдээж түрүүн ярьсан. Амьд хөгжим дуурал бичлэг, амьд хөгжмийн саунд хийх зорилготой одоо ч гэсэн энэ чиглэлээр ажиллаж байгаа. Яг нь амьд хөгжмийн яг нэг дууралтай студийг хийхэд ер нь гол онцлог нь юу гэдэг. Одоо чинь бөмбөр бичих бол мэдээж яг амьд хөгжим дээр чухал гэдэг шүү дээ. Чинь одоо бөмбөрийн бичинд бол та ямар консол ашиглаж юугаар нь анхаарч ажилладаг вэ? За бөмбөр бичид бол гол ашиглаж байгаа консол бол энэ Mites ашиглаж байгаа. Mites нь одоо юугаараа давуу талтай гэвэл Mites-ийн preamp сайн. Мэдээж Neve одоо босоод ингээд нэгээрээ гардаг preamp-уудыг мэдээж гүйцэхгүй ч гэсэн. Одоо зүгээр нөө Focusrite эднэр гэдэг нэг 8 channel-тай гарч ирдэг. Тэдний preamp-ыг бол хамаагүй дээр Mites-ийн preamp нь. Тэгээ Mites-ийн preamp-ыг ашиг бөмбөрөө бичиж байгаа. Бөмбөрөө бичгээд гол зүйл бол эхлээ микрофон, дараа микрофоны байршил. Тэгээ өрөөний акустик гэдэг бас чухал. Өрөөний ер нь бол бөмбөрийн өрөө ер нь бичгээд бөмбөр бичгээд ер нь том өндөр таацтай байвал ер нь зүгээр. Гэхдээ бас манай энэ нөхцөл байдал яг манай студийн нөхцөл байдлаас бол бас бөмбөрийн өрөө бол харахад тэгж том бол байхгүй байгаа л да. Гэхдээ гаргалгаа нь олгож болно. Гэхдээ бол болно. Тийм. За студийн бас чухал хэсэг бол мэдээж монитор. Чинь одоо GV студио гэх юм мониторн дээр одоо яг ямар юм гэдэг. Мэдээж одоо өөрөө саунд инженер хүн юм. Хамгийн дуртай монитор энэ дэр. Одоо энд ашиглаж байгааг бол Adam A8X гэх 8 инчийн одоо biamp 2 спикертэй. Ер нь бол монитор бол үнэтэй байх тусмаа сайн. Гэхдээ бас тэр frequency-гийн дууралтын өргөн цар хүрээ тэр болгон нарийн гарах тэр болгоныг бас харах хэрэгтэй. Ер нь бол одоогийн байдлаар бол тэр фокал бол миний хамгийн дуртай юуны нэг Франц юм байна. Тийм, Францын бас Genelec гэдэг байна. Финландын Genelec бол бас гоё. Эднэр бол энэ Адамтай бол харьцуулахгүй л те. Эднэр бол хамаагүй гоё, хамаагүй дээр дууралтан цэвэрхэн тэр юм
frequency тэр одоо жишээлбэл одоо энд сонсогддог frequency тэр фокал дээр очиж сонсогдно шал өөр сонсогддог байхгүй. Тийм болохоор илүү цэвэрхэн frequency-нууд нь нарийн сонсогддог учраас зүгээр. За энд байгаа тоног тохиромжоос ойлаа хэлээ. Одоогийн байдлаар GB студийн яг нь монитороор control room ямар тоног тохиромжтой тоноглогдчиход байна. Юу зориулаад ашиглаж байна. За манайх за Mites-ийн зөвхөн preamp-ийг бол бөмбөрт ашиглаж байгаа. Тэгээд Neve-ийн одоо 1073 DPA гээд 2 channelтэй preamp байна. Тэгээ Avalon-ы VT737 tube-тэй vacuum tube-тэй preamp байна. Бас DBX-ийн 376 channel strip байна. Тэгээ DBX-ийн 386 Vintic audio 2 channelтэй эднэр байгаа. Ер нь бол голдуу түлхүү хоолон дээр ашигладаг нэг бол Neve Avalon 2-ыг ашиглаж байгаа. Ер нь бол Neve бол хамгийн сайн preamp шиг санагддаг юм да. Одоо SSL эднэр байгаа ч гэсэн тэрнээс илүү сүүлийн үед бол Neve нь илүү даваа юм болоо гэж бодогдтыг. Дууралт нь илүү цэвэрхэн. Тэгээд чанар сайтай маш чанар сайтай орж ирдэг. Тэгээд бас гитарн дээр ч гэсэн ихэнх юмнуудаа болж игэл би Neve дээр ер нь бичдэг. Neve бас үүсгэн байгуулагч Neve гэдэг хүн байдаг. Rupert Neve гэж байгаа тийм. Маш сонирхолтой бас өөрөө математик тооцоолыг яг нь хөгжмийн урлагтай бас эсрэг сонирхолтой хэлбэрээр гаргаж өгсөн дууралтын хувьд сонирхолтой тийм. Студиудад ингээд мэдээж ороод ингээд танилцаа явж хагаад хамгийн их ажилладаг нь бол Avalon. Юу н Avalon-ыг яагаад студ болгоо ингээд байлгаатай студиуд тавьчаад байна. Энэний давуу тал нь юу вэ? Avalon-ы давуу тал гэвэл одоо энэ дээр бол channel strip, Avalon-ы channel strip нь болохоор өөдөө compressor equalizer байгаа. Тэрнээс гадна tube-тэй одоо нэгснэ tube гэдэг чинь ламп гэсэн үг л дээ. Өөрөө халаад тэр түүгээр дамжуулаад саунд нь гараад байдаг. Tube-ний дууралт гэдэг чинь илүү гоё тийм дулаахан гоё тийм сонсоход тийм зөөлхөн сонсогддог болохоор Avalon-ы бас дууралт тэр болгонд айгуу давуу тал байгаа л да. Tube гэдэг маань ерөөд бас лампаар ажилладаг. Одоо энэ tube-ээр бас дуурдаг гитарын эффектүүд байдаг шүү дээ. Тийм гитарын эффект. Тийм амплууд тийм. Энэ дууралтын за tube-гоо дууралт хоёр түрүү одоо яг ялгааг нь бүр нарийн хэлбэл яг юу нь. За дээрүүд мэдээж бүгд яг ингэ ламптай ингэ ажилладаг. Одоо ч гэсэн бас хүмүүс бас хуучны гэдэг гоё дууралтыг гаргах гэж ажилладаг шүү дээ. За гитарын ампн дээр ирвэл одоо tube-гүй гитар амп, tube-тэй гитар амп. За адилхан 100 ваттын амп байлаа гэж бодоход одоо tube-тэй гитарын амп нь 100 ваттын ч гэсэн бас tube-тэй учраас тог харьцангуй илүү их хэрэглэнэ. Тэгээд гарч байгаа дууралт нь гэвэл tube-гүй одоо гитарын ампыг ер нь бараг 3 нугалсантай адилхан илүү чанга дуурна. Тэгээд сонсогдох байдал нь одоо tube-гүй гитарын амп ингээд чанга тавихад хүний чих рүү амар хатгаж сонсогддог. Tube-тэй нь болохоор илүү одоо зөөлхөн чанга байсан ч гэсэн ингээд чих рүү хатгах нь харьцангуй гайгүй бага. Тэгээд одоо чинь overdrive distortion дуурлаа гэхэд тэрэн дээр дуурж байгаа нь шал ондоо байдаг. Ер нь бол тэнгэр газар шиг ондоо. Бас яг юу гэж тайлбарлахаас хүн болон сонсоод үзвэл бол тэр бол ойлгомжтой сонсогдно л та. Харьцуулаад сонсоод үзвэл. За би өөрөө сонирхож байл да. Чин одоо би одоо танаад студид одоо хамтлагтайгаа яриад ингээд уран бүтээлийн бичүүлэг өнгөт нь ер нь одоо үн тариф төлбөрийн хувьд ямар байдгийг хүмүүс ус гайхчих магадгүй шүү дээ. Цагаар нь нүгд юм уу? Эсвэл нэг дуугаар нь тооцоогоо хэд юм уу? Альс нэг альбом бичүүлчихэд тооцоогоо хэд юм уу? Альсвал одоо яаж ерөөдөө бас ингэ гаргалгаа ер нь одоо ингэж явдیں۔ Хүмүүст сонирхуулаад хэлвэл. Ер нь бол бас цагаараач байгаа. Өдрөөрөөж тохирж болно, цомгоорж тохирж болно. Тэгэл тухайн үедээ бас ярилцсан. Ярилцаа гэрээ контрактаа яах нь тэрийг ярилцаад үний хувьд бас ингээл бас наан цаанаас ярина л да. Ер нь бол жоохон үнэтэй талтай л байдгийн. Тийм тэгээд одоо миксинг мастерын энэ болгонд тусдаа бодогдно. Монголдо хийгдгээс гадна бас гадагшаа манайхаа болдог. Гадагшаа бол бас доллараар бодогдно. Доллараар бодогдохоор чинь долларын үнэс чигээр тэр нь үнэтэй болж тусдаг гэх мэтчлэн бас тиймэрхүү юмнууд байна л да. Түрүү яг саний ярианд чинь гарч ирлээ. Одоо мастерингаа гадагшаа гаргаж хийлгэн гэж бас
сүүлийн жилд ойлголтууд байгаа. Хамтлаг бууч гэсэн яг уран бүтээл дээр анхаарат энэ чиглэлээр явж байна. Энэ үед ямар процессор явдаг. Одоо чинь продюс дээр байгаа одоо бичсэн саундуудаа та яаж илгээдэг юм. Хамтлаг туучид юу нь яаж ийшээ холбогдох боломжтой. За чинь одоо Солонгост ч юм уу Америкт мастеринг хийсний алгаа нь юу гэдэг. За мастеринг гадаад хийх давуу тал гэвэл одоо Монголд бол юу аналог төхөөрөмжүүд бол мастеринг төхөөрөмжүүд бол одоогоор байхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор Солонгос руу Америк руу явлаа гэхэд энд аналог төхөөрөмжүүд нь байгаа. Тэр нь бол бас дижитал софтверээр хийснээс бас илүү шал ондоо. Тэгээ бас хийж байгаа хүмүүс нь бас харьцангуй бүр олон жилийн туршлагатай зөвхөн мастеринг дээрээ туршлагатай. Тэгээд тэрийг одоо хийгээд бүр сурцсан. Яг тийм дэлхийн стандартын дууралт ямар байдгийг мэддэг. Тийм хүмүүс байдаг болохоор тэрийг гаргахтаа арай илүү байд юм болов. Тийм тэгээ бас харьцангуй бас аналог дижитал хоёрын ялгаа бас маш том ялгаа байгаа л да. Гэхдээ бас хүн болгон тэрийг бас сонсож ялгах бас чадахгүй л. За бид нар хамт Жив студийн бас нэгэн чухал өрөөнд ороод ирсэн байна. За энэ өрөөгөө танилцуулаач ирхмээ. Ямар зөвлөлтөөр юу юунд ашиглаж байна? За энэ өрөө маань болохоор одоо хоолой бичгээд ашиглаж байгаа. Бас гитар ампер бичгээд энд амп энд байгаад гитар чинь тэндээ. Тэгээ энд гитараа бичнэ. Одоо мэдээж хоолойны бичлэг өрөөний хамгийн чухал хэрэгсэл бол микрофон. Чинь одоо яг хоолой бичгээд ямар зөвлөлттэй микрофон яг энэ студид байрлалсан байна. Одоо энэ бол одоо дэлхийн стандарт болсон юм маань U87 байгаа. Тэгээ өөр бас зарим тохиолдолд AKG-C 414-ээр бас бичих тохиолдол байна. Нүүний гол онцлог нь юу? Newman чинь болохоор одоо онцлог гэвэл одоо тухайн саундыг яг байгаагаар нь бас авдаг да. Лоо онцлог юм болов. Тэгээд бас бүх төрлийн хөгжим бас хоолойнд ашиглаж болно. Ер нь ямар төрлийн хөгжмөнд бас ашиглавал илүү гой дууралт гарч байна. Одоо чинь утсан хөгжим юм уу эсвэл утсан хөгжим одоо үндэсний хөгжим байж болно. Акустик гитар байж болно. Одоо зарим тохиолдолд бол одоо бөмбөрийн overhead шүү дээ. Бөмбөрийн overhead дээр хүртэл ашиглах тохиолдол байна. Зарим jazz бөмбөрийн бас kick дээр ашигладаг тохиолдол байгаа. Өөр бас Newman бас өөр төрлийнхийг ашигладаг юм. Гитарын өмнө бас гитарын дээр ч юм уу bass гитарын ампны урд тавих нь гитарын ампны урд тавьж ашиглах юм чинь. Тэгээд ихмээ сонсогчдтой болон үзэгчдтэй бас мэдээлэл өргөж. Ер нь микрофон бас дотроо хэдэн төрлийн ерөнхий ойлголтуудтай байдаг. Жишээ нь хүн одоо мэдээж өөрийнхөө хэрэгцээнд тааруулж микрофон авах гэж байгаа бол яг юу дээр анхаарал зүгээр үү. Одоо чинь ерөнхий ойлголтын бас мэдээлэл болгоод. За ер нь бол микрофон чинь юу байгаа конденсер микрофон гэж байна. Dynamic микрофон гэж байна. Бас нөгөө Vibon микрофон гэж байдаг. Тэгээд одоо Vibon микрофоныг бол одоор Монголд ашиглаж байхыг байгааг бол би одоогоор хараагүй байна. Тэгээд байгаа нь бол конденсер dynamic микрофон ирлээ. Dynamic микрофон нь болохоор илүү чанга хөгжмөөр яадаг шууд залгаад 48 вольт phantom power өгөхгүйгээр дуугардаг. Конденсер микрофон нь болохоор одоо заавалчгүй 48 вольтын тэгээд phantom power хэрэг болно. Тэгээд dynamic микрофоноос илүү конденсер микрофон саунд нь илүү чанга илүү их орж ирдэг. Тэгээ зарим конденсер микрофонууд дээр одоо юу вэ? Хас 15 dB, хас 20 dB. Тэгээд тэрийн гитарын ампн дээр ч юм уу чанга хөгжим дээр бас хэрэглэхэд тэр хас 20 dB хэрэглэдэг байгаа. Тийм. За тэгээд мэдээж одоо гитар бичдэг өрөө гэсэн. Гитар бичвэл мэдээж хамаанд болно. Гитарын амп чухал. Одоо Jив студид яг ямар ампууд студид дээр байрлалсан байна. За одоо хэрэглэж байгааг бол Altert British Sound Vox AC30 байна. Тэгээд Америкийн дууралт гэж ярихад ер нь Fender Deluxe-аар энэ хоёроор нь бичиж байгаа. Ер нь гол дуунуудаа хэрвээ rock ч юм арай хүнд хөгжим тал руу гитараа дуургыг гэвэл ер нь UAD-ийн plugin, гитарын plugin ашиглаж, amp-ны plugin ашиглаж байгаа. Pro Tools дээр нь байдаг тийм. Pro Tools дээр ах одоо UAD гэдэг одоо интерфейс байгаа шүү дээ. Universal Audio-с Apollo 16 гэдэг интерфейс тэрнээс
бүгд худалдаж авдаг юунууд байгаа. Одоо плагнууд. Ер нь тэрийг ашиглаж байгаа гэсэн. Одоо тэр нь UAD-ийн одоо гитарын плаг нь одоо юугаараа даваа талтай гэвэл ер нь л илүү их яг жинхэнэ амп руугаа илүү төгсөн дууралт гарч ирдэг. Яг тухайн одоо юутайгаа компанитайгаа гэрээгээр яг тэр дууралтыг ер нь ашигладаг. Одоо ер нь бол amplitude, bias гэд FX гэд тэрнээс илүү. За тэгээ мэдээж амьд хөгжмийн бичлэгийн бас хамгийн гол өрөө болох бөмбөрийн өрөөлөөр хөрвүүлж танилцъя. Тэгээд яг ямар микрофоноо байрлуулсан талаар хоёлаа үзэгчтэй мэдээлэл хүргэе. За тэг. За бид нар хамтдаа JV студийн бөмбөрийн өрөөнд оролцож ирлээ. За энэ өрөөний гол онцлог нь юу вэ? Энэ бөмбөр бичээд одоо хэдүүлээ үзэгчтэй болон яг шинээр рекординг сонирхож байгаа залуучууд гэсэн мэдээлэл хүргэлээ. Одоо ямар хэдэн төрлийн бөмбөр ажиллаж байгаа юм? Бөмбөрийн сетийн одоо яг танилцуулж байна. За ер нь бол хоёр төрлийн бөмбөр хэрэглэж байгаа. Одоо энэ бөмбөр нь болохоор Gretsch USA Custom гэж байгаа. Нөгөө хэрэглэж байгаа нь бол Yamaha Recording Custom гэдэг бөмбөр байгаа. Тэгээд бөмбөрөөс гадна цангийн хувьд бол одоо энэ A-Custom-ийн set энд байна. Өөр энэс гаднаас арай энэ A-Custom болохоор илүү pop зөөлөн дуурдаг учраас pop тал руу ч юм уу магадгүй jazz тал руу ер нь зөөлөн юм дээр ашиглахад болно. K-Custom болохоор арай хүчтэй rock ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл ашиглаж болно. K-Custom нь одоо энэ байхгүй байна. Тэгээд энэ Paste-ийн бас нэг алдартай Full Crash 17 инчийн crash байна. Тэгээд педал гэвэл DW-гийн педал байгаа. Мэдээж DW бол ердөө бас хамгийн шилдэг бөмбөртэй нэг байгаа. За одоогийн байдлаар яг энэ бөмбөр бичгэд бас хамгийн чухал хэсгүүд мэдээж микрофоны байрлал, микрофоны тавилт, дээрээс микрофон. Яг одоогийн байдлаар танай студид микрофонуудаар ямар микрофонуудыг ямар зориулттай аль аль нь саундыг авах зориултаа ашиглаж байгаа. За ер нь бол kick дээр гэвэл одоо хөл бөмбөр дээр бол 3 микрофоноор авч байгаа. Kick in гэдэг дотор нь авч байгаа. Тэр нь болохоор Sennheiser-ийн E901 гэх микрофон. Kick out болохоор одоо энэ Shure-ийн Beta 52 энэгээр авч ийн. Kick өөр sub kick гэж байгаа. Sub kick нь Yamaha-гийн sub kick гэдэг нэгсэндээ одоо тэр чинь спикерийг микрофон болгож ашиглаж байгаа. Илүү өтгөн тийм дууралтыг авахын тулд тэрийг ашигладаг байгаа. Тэгээд hi-hat дээр, right дээр авахаар бол одоо энэ Neumann KM184 энийг заримдаас overhead дээр ашиглах тохиолдол байна. Бас overhead дээр C414 ярьжсэн тэрийг бас ашигладаг. Snare дээр гэвэл snare-ийн дээдл дээр бол 57 тавих бас ямар дууралт авахаас шалтгаалаад 57 тавина. Бас өөр энэ Telefunken гэдэг бас нэг Германы брэнд байгаа. Энэ болохоор M80 гэдэг динамик микрофон. Тэгээ энийг дээрээс нь авч доороос нь гэвэл ер нь 50 SM Shure SM57-оор бас авдаг. Тэрнээс гадна Blue Ball гэдэг нэг бөөрөнхий dynamic микрофон. Гэхдээ 48 вольтын phantom power хэрэгэлдэг тийм dynamic микрофон байгаа. Тийм. Тэгээд одоо юун дээр гэвэл Tom-нууд дээр MD Sennheiser MD 421 ашиглаж байгаа. Ер нь бол за микрофонуудаа авахдаа ер нь бол нөгөө клиптэй юм барьдаг тийм микрофоныг ер нь бол студийн бичлэгэнд бол ер нь ашиглахгүй байвал зүгээр. Яг бол бөмбөрүүдийг цогтөг учраас вибрац нь хамт микрофон руу орж байгаа учраас тусдаа ер нь станд дээр микрофоны хөлн дээр тавьж авбал зүгээр. Ер нь амьд тоглолтын дээр бол тэр бол амьд тоглолт бүх одоо янз бүрийн гаднаас гитарын тэр нь чанга юунууд орж ирж байгаа учраас ер нь клиптэй микрофонууд ер нь тавих зүгээр. Яг юун чинь илүү цэвэрхэн саунд авахын тулд клиптэй микрофон хэрэггүй, кламптэй микрофон хэрэггүй зүгээр юун дээр микрофоны хөлн дээр бол зүгээр. За мэдээж бөмбөрийн яг хэрэгслүүдийнхаа шалтгаалаад мэдээж микрофоны байрлалууд янз бүр байна. Ерөнхийдөө бас аль болох хэдэн метрийн зайнаас ч юм хэдэн сантиметрийн зайнаас микрофоноо тавьвал яг ямар дууралт гарч ирэх вэ? Чинь одоо том ч юм хаяад дээр одоо микрофоныг аль өнцгөөс нь
Баяр төлөвт яг жинхэнэ гол гарч ирдэг. Энэ талаас. За ер нь снэр дээр гэвэл ер нь бол снэрийн микрофон ер нь энэ гол руугаа арьсныхаа гол руу ер нь чиглэж өгөөд гэхдээ хитрхи бүр дотгошоо орохгүй л дээ. Хитрхи бас микрофонуудынхаа дотгошоо орчмод өмгөрчмөн тоглож байхдаа микрофоноо цохих магадaltaй. Одоо чинь манай ганцны микрофонуудаас цохиод ингээ хохорхоо үүссэн микрофонууд байх жишээтэй тий. Тэгээд ер нь бол бас зайны хувьд бол ер нь холдоол ер нь 4 урууны зайтай ч юм уу. Одоо энэ том дээрээ байвал зүгээр. Тэгээд бас ямар төрөл жанраас шалтгаалаас жоохон зайны хувьд бол наашаа цаашаа байх гэсэн. Гэхдээ тэрэн дээр бол нэг бас хайцсан уус гайгүй л дээ. Тийм. Тэгээд юу маань том маань бас энийг одоо энэ дээр дарж өгөхийн тулд ийм нөгөө желли гэдэг энэ надаг юм тавьсан. Нөгөө уйлалтыг багасгаад. Тийм, тэрийг тавьсан байгаа. Тэгээ бас энэс шалтгаалаад бас одоо энэ юу байгаа штэ. Энийг Auralix-ийн одоо дандаа брендийн Auralix-ийн өнөд байгаа байхгүй. Энийг бас хийх үү хийхгүй юу гэдгээс шалтгаалаад бас дууралт маань ондоо янз юм болж байгаа. Тиймэрхүү. За тэгээд мэдээж бөмбөрийн бичгийн хувцас нэг гол хэсэг нь бол room sound гэдэг тийм бөмбөрийн бичгэд. За энэ өрөөний дууралт гэдэг маань ер нь ямар ойлголттой тийм өрөөний дууралттай бичгийн онцлог нь юм. За ер нь бол бөмбөрөнд ялангуяа өрөөний дууралт гэдэг бол айгүй чухал л та. Манайх бас ер нь бол энийг бодвол яг стандарт нь бол харьцангуй өрөө нь таазан өндөр илүү том өрөөнд байх хэвээр. Яг нөхцөл байдал ингээ өрцсөн юм нэг. Тэгтээ бол гайгүй л дээ. Өрөөний одоо дууралтаа бол SM57-оор авч байгаа. Тийм. Тэг өрөөний дууралтгүй бөмбөр бол нэгсэндээ нэг чихээ тагалчаад тоглож байгаа юм шиг ч юм уу нэг тэр ч юм нэг тиймэрхүү мэдрэмжтэй. Өрөөний дууралт нь орж ирснээр илүү гоё одоо нийт хөгжим чинь илүү юу гэх юм хөгжмөний чинь нийт дууралт өрөөний дууралт чи орж ирж байгаа учраас тэр чинь одоо сонсоход бас ингээд илүү эвтэйхэн тийм болж өгч байгаа. За зүгээр ихмээ сонирхоод тасаа. За хүн болгон бас өөр стилтэй саунд инженер ч гэсэн өөр бас ингэж одоо гэж магадгүй. За яг 8 хөгжмийн бичлэгээ өгөх юм бол эхлээд юунд нь анхаардаг вэ? Чинь одоо хүмүүс ажиллаа эхлэхээс өмнө одоо зөвхөн кикнээсээ эхэлдэг. Зөвхөн одоо бас гитараас эхэлдэг. Ихмээ одоо жишээ нь одоо өөрөө ажиллаж байгаа хөдөө. Гэтэ бас ерөнхий бас стандарт гэдэг тийм юмээс нь хэлвэл за миксингийн хувьд бол яг юу юм дээр хэлж байгаа зүгээр. Ер нь бол эхлээл бөмбөрөөсөө л ажилладаг л да. Миний жишээнээс бол бөмбөрөө нь юу гэхээр эхлээд кик дараа нь снэр хаяа том overhead гэдэг юу бас дараа нь дараа bass-ийн дараа гитар, keyboard тэгээд хамгийн сүүлд нь хоолойн дээр ажиллах юм уу тиймэрхүү. Ер нь дараалал нь бол тиймэрхүү л юм. Студи аялал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар та бүхэнд GV студид танилцууллаа. Амьд хөгжмийг за голчлон бичдэг, за лайв саундаар та бүхэнтэйгээ ажилладаг энэхүү студи таалагдсан багш найдаж байна. За тэгээд мэдээж хамгийн гол нь уран бүтээлчдийн хамгийн шилдэг дуу хөгжмүүдийг бас дэлхийн хэмжээнд чанартай дуурахаар хичээж байгаа энэ залуучуудаа маш их баярлалаа. Тэгээд та бүгд ажилд намжилт хийсэн өшөө олон уран бүтээлүүдийг маш гоё чанартайгаар гаргаарай. За баярлалаа. Амжилт хүсье. За амжилт. Би видео байна. Channel 11-ийн үзэгч та бүхэн надтай хамт цоо шуган аялалд гарахад бэлэн үү? Энэ бол ямар нэгэн улс орноор аялахгүй. Хөгжмийн ертөнцөөр тэр дундаа хөгжмийг үйлдвэрлэдэг газраас нь та бүхэндээ өрөх болно. Аялал хаа өрхийг хамтдаа үзцгээе.